Сайн байцгаана бүсгүйчүүдээ танд энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр би ерөөсө 5 минутны өгцөг хөгжүүлэх дасгалыг оруулж байна. Ердөө 5 минут дундаа завсарлага авахгүйгээр бүх дасгалуудыг дистралаад амралтгүйгээр хийх болно. Хэрвээ танд 5 минут байгаа бол дагаад хийгээрэй. Хэрвээ танд 5 минут байхгүй байгаа бол 5 минутыг өөртөө гаргаж байгаад дагаад хийгээрэй. Тэгэхээр эхний дасгал бид нар илжигний өршгэлт байгаа. Тэгэхээр дасгал цус бүрийг бид нар 30 секунд хийх болно. 30 секундээр нийт 10 дасгал хийгээд дуусгах болно. За та бэлэн үү? Одоо шууд дасгалтаа оръё. 30 секунд илжигний тэрэлт. Нэг хөлн 30 секунд. Нөгөөх ээлжлэхгүйгээр хоёулангийн шууд хийн. Баруун, зүүн, баруун, зүүн, баруун, зүүн. Өгзгөө сайн шахаж байгаад, чангалж байгаад, хөлөө өргөх болгондоо өгзгөө маш сайн чангалж байгаад хийгээрэй. Зүүн, баруун, зүүн. За 30 секунд болчлоо. Дараагийн дасгал маань 30 секунд илжигний тэрэлт хөлөө тэгшхэн байж байгаад хийн. Тэгшхэн нэг хөлн дээрээ баруун хөл дээрээ 30 секунд хийн. Хөлөө нугалахгүйгээр шууд тэгшхэн байлгаж агаад баруун хөлн дээрээ 30 секунд хийн. Энэний дараагаар зүүн хөлн дээрээ 30 секунд хийх болно. За 30 секунд амтхан дуусна. За дараагийнх нь зүүн хөлн дээрээ 30 секунд хийх болно. Хөлөө нугалахгүй тэгшхэн өгзгөө сайн шахаараа маш сайн шахаж байгаа, чангалж байгаад өгзгөн дээр хамаг анхаарлаа төвлөрүүлж байгаад энэ дасгалуудыг хийгээрэй. Тэгэх юм бол бидний өгзөг рүү хөдөлгөөн бүр маань орох болно. Үр дүнгээ сайн үзье. 100% үзье гэж бодож байгаа бол зөвхөн өгзгөн дээр анхаарлаа төвлөрүүлнэ. За дараагийн дасгал маань Супермен дасгал байгаа. Мөн ялгаагүй 30 секунд хөлөө дээшээ сайн чангалаараад хоёр хөлөө өргөн 30 секунд өгзгөө чангалж аваад өргөөрөө өргөх тааландаа өгзгөө чангална. 30 секунд 8 5 3 2 1 0. За дараагийн дасгал маань Супермен түрүүнийхээ байрлал дээр байж агаад дэвэлт байгаа. Супермен дэвэлттэй. Хэн за яг энэ байдалтай байж байгаа хоёр хөлөө дивж өгнө. Хоёр тал руугаа 30 секунд хөлөө хоёр тал руугаа дивнэ. Өгзгөө маш сайн чангалаараа. Чангалж агаад төвчээрээ 5 3 2 1 0. Дараагийнх нь яг энэ байрлалаасаа Супермен хайч байгаа. За бэлэн үү? Амралт авахгүйгээр шууд араас нь дистралаад хийгээрэй. Ядаж байвал гараа тулж болно. Дээшээ доошо хөлөө хайч. Дээшээ доошо. Дээшээ доошо. Хөл үдж байгаад дэвчээрээ ердөө 5 минут бид нар энэ бол дундаа орж ийн дасгал маань ердөө 5 минут дасгал бүрийг ердөө 30 секунд дэвчээрээ. За одоо бид нар 6 дасгал хийсэн байна. Одоо 7 дахь дасгалаа хийн. 7 дахь дасгал маань маш амархан гүүр дасгал байгаа. Бас мөн ялгаагүй 30 секунд хийн дээшээ харж хэвтээд эхэлсэн. Ердөө 30 секунд. Секунд.
Үзгөө дээш олох таландаа үзгөө маш сайн чангалаарай. Чанга. Сайн шахаж байгаа цангалаарай. За 30 секунд гүүр хийцээ. Одоо 30 секунд баруун үлний гүүр хийн. Нэг хөлн дээрээ бэлэн. За энийг хийж өгнө. Хэрвээ энэ хэцүү байвал хөлөө нугалж агаад хийж болно. Яг ингээд. Хэрвээ нугалах нь амархан байвал хөлөө тэгшхэн байж агаад хийгээрэй. Тэгээд дээшээ үсгийн дээрээ жингээ авч байгаа дээшээ ташаага өргөөж хийгээрэй. Үсгийн дээрээ хамаг жингээ авч агаад тэгэх юм бол бидний өгзөг рүү шууд орох юм байгаа. Хэцүү байвал хөлөө дээш нугалж болно. За дараагийн 30 секунд нөгөө хөлөө ээлжлэн мөн ялгаагүй үсгийн дээрээ хамаг жингээ авах юм бол бидний өгзөг рүү дасгал маань шууд орно. Хэцүү байвал хөлөө нуглаарай. Амархан байвал хөлөө дэгшгэн өгзөгөө маш сайн дээш нь тултлана. Өгзөгөө шахаж байгаа, чангалж байгаа дөргөөрөө бас нэлээд чанга байгаад. За 30 секунд айгүй амархан болсон. Дараагийнх нь мэлхийний гүүр байгаа. Хөлөө хоёр улаа нийлүүлж байгаа. Тэгээд саяныхшгаа гүүр 30 секунд. За хичээгээрээ сүүлчийн дасгал байгаа. Ерөөсөө ингээд 5 минутын дасгал маань энэ дасгалаар өндөрлж байгаа. За дээшээ өгцгөө сайн чангалж байгаад энэ дасгалыг хийгээрэй. За надтай хамт 5 минут өгзөг чангалах, хөгжүүлэх дасгалыг хамтдаа хийсэн бүсгүйчүүдтэй маш их баярлалаа. Хэрвээ танд энэ дасгал таалагдсан бол лайк өгөөрэй. Мөн та миний YouTube-ийн сувагт бүртгүүлээр subscribe хийгээрэй. Яг энэ доор байгаа давчин дээр дараад subscribe хийгээрэй. Тэгээд дараагийн дасгалыг хамтдаа цуг хийх болно. Баяртай өдрөө сайхан өнгөрөөгөөрэй. Хөс хий хөр зөвхөн таны өөрийн хүсэл эрмэлзэл таныг амжилтанд хүргэнэ.